Nestle Mamas. За өнөөдөр би бараг ингээд хэдэн жил бодсон. Хэдэн жил гинэ. Маш удаан бодсон пилатес руугаа явах гэж байна. Тэгээд пилатестэй бүртгүүлээд 2 дахь удаа явах гэж байна. Тэгээ өмнө нь би найзуудтайгаа хамт явсан болохоор яг нөгөө бичлэг хийж чадаагүй. Тэгээд шинэков байсан. Одоо ч гэсэн шинэков хэвээрээ байгаа. Тэгэхээр өнөөдөр надтай хамт явж ямар ч багшгүй пилатес сонирхцгоё. Тэгэхээр би тасгалынхаа гоё сүдийг өмссөн байна. Одоо өксөө богоод тэгээд нүдний хаашиглыг зүгээд нарныхаа зүсгийг түрхээ тэгээ гарцгаая. Нарны зүсэг түрхээ. Ойр нөгөө нүүрэн дээр айгүйх юм гараад тэгээ би бүр энд эмнэлэгт очиж үзүүлээд гэхдээ яг арсны эмнэлэгт очиагүй шууд нөгөө нэг арсны эмнэлэг рүү биш дүүргийнхаа эмнэлэг рүү заавал очиж тэгээд тэр дүүргийн эмнэлгийн цаашаага шаардлагатай гэж үзэх юм бол арсны эмч цаг авч өгдөг юм билээ. Тэгээ би энэ дүүргийнхаа эмнэлэгт очиод тэг ингээд нүрээ үзүүлсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд гаднаас төрхөх тос уух юм бичиж өгөөд тэгээ тэрийг уугаа би нэг 20 хоног байгаа хаа. Тэгэхэд ерөнхийдөө нүр ингээд гайгүй болсон. Манай ээж Монголоос ирэхдээ надад бэлэг авчирсан байхгүй юу. Тэр нь йога сокс. Ээж өөрөө нөгөө йога өдрө болгон хийдэг. Тэгээд амар хөөрхөн юм амс авчирч өгөө. Тэр нэм дотроо хуруутай тэгснэ ингээд наалддаг. Айгу хөөрхөн юм йога сокс авчирч өгсөн. Нийт өдөр ерөнхийдөө миний хувьд бол яг амралтын өдөр шиг байдیں۔ Хүүхдүүд хичээлдээ яваад тэгээд өнөөдөр би хичээлгүй, ажилгүй, яг гоё өөртөө цаг зарцуулсан, тэгээд гэрээ цэвэрлсэн, хичээлээ хийсэн. Тэгээд өнөөдөр гоё пилатестай явах гэж байна. Тэгэхээр нийт өдөр бол миний хамгийн дуртай өдөр. Стэйсээ биш ярьсан баха амар бүтлгүй. Анх ингээл хичээл хайж захтаа уг нь пилатест явахгүй судалсан. Тэгээл ингээл багштайнууд нь байгаа, төхөөрөмжтэйнүүд нь байгаа, төхөөрөмжгүй нь байгаа. Тэгээл янз бүрийн ингээл бүр амар олон сонголттой. Тэгээд энд нөгөө пилатес бас яг адилхан ингээл айгүй амар хөгжиж байгаа байхгүй юу? Яг бүр ингээл амар тренди болоод амар ингээл гоё хүүхнүүд, гоё охтууд ингээл явж маваад тэгснэ бүгдээрээ амар гоё үр дүнтэй байна. Одоо ер нь хамгийн үр дүнтэй байна гэл ингээл амар ярьж байгаа штэ. Яг тэрэн шиг би яг тэгсэнтэй адилхан яг өөрөө судалчаад тэгсэн нэг юм багшгүй пилатес олж байгаа байхгүй юу. Тийм болохоор тэр нь ингээд юм энтхийн хамгийн том юм сүлжээ жимний дотор нь ингээд байгуулагдсан студио гэдэг нэртэй тийм пилатес байгаа. Тийм болохоор тэнд юу идэг вэ гэхээр тэнд ерөөсө багш байхгүй өөрөө ороод яг ингээд тэгээ free зүгээр жимнийхэн мөнгөийг төлсөн байхад тэр пилатес бол фри байгаа байхгүй бүх цаг бүх өдөр 24 цагаар. Тэгэхээр тэнд бүр ингээ явуул айгу гоё агаамаа. Зогсоол сайтай. Тэгээд зогсоол нүнгүү. Ихэд амар айтайхан жим шүү. Яг гэрээс айгу ойрхон болсон бүтсэн гэдэг. Одоо яг нэг юм дотор жимний нэг юм гоё мотивацтай, уур амьсгалтай нэг гоё явъя гэж бодоод байгаа. Нүгээр нөгөө гоё жимнийхаа зүнхийг олсонгүй, хөөрхөн жижиг үүрээ явдаг зүнхээ бас олсонгүй. Тэгээд хичээлийнхаа том зүнхийг авчихлаа. Дотор нь бас нөгөө хөл мөлөө баах юмнуудаа хийх гээд. За тэгээд усныхаа савыг аваад оруул өвлөгч аав шүү. Жиад явцгаая доо. Сайн нэг гарах гэсээр байтал бараг мишэл гарах боллоо. Одоо гэлцэхгүй бол мишэлийг хичээлээс нь авах хэрэгтэй. Тэгээ 24 цаг болохоор айгүй гоё. Яг өөрийнхөө завтай боломжтой үедээ шүү ирээд жимд орчин. Тэгээд пилатес хийхгүй үедээ бас гоё нөгөө нэг зам дээр нь гүөх ч юм уу тасгалын төхөөрөмжүүд айгүй ихтэй мэлээ. Тэгэхээр юу ч ихсэхлээ пилатесээ хийгээд. Тэгээд одоо юу гэдэг надад цаг зав гарах юм бол пилатес хийгээгүй өдрөө жимд нь орё гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо айгүй хичээлтэй байгаа. Тийм болохоор ерөөсөн яг тэгэж худлаа өөртөө хамгаарад өдөр болго ирнэ өдөр болго явна гэж бас хэлж чадахгүй байна. Одоо яг
өнжөөд нэг явъя гэж бодож байгаа. Өдөр болгон бол арай ч амжихгүй байх. Тэгэхээр өнжөөд нэг таслахгүй явна гэж өөртөө амласан. За энэ Yoga-гийн фитнес байна. Энэ сүлжээ байгаа. Тэгээ манай гэрт хамгийн ойрхон салбар нь. Гэтэ ойрхон мөртлөө бас энэ пилатестэй салбар байна. Камера арчаагүй. Энэ шауртай. Төлмөр амар фит мэд харагдуулж өтер. Гэртээ ингэж харагдахгүй л хэлсэн да би. За студ руу ороод ирлээ. Ингэж өөртөө ажиллаа. Энд хөрөмжний тэгээд өөрөө тасглаа хийх юм байна. Тэгээд бүх хөрөмжүүд нэг адилхан тасглаа хийчихэд ингээ гарахтаа бүр цэвэрлэг юмар нь цэвэрлээд тэгээ гардаг. Тэгээ одоо би энэ дээр нь харуулъя. Continue to classes. За би ингээд амар хичээлээд байгаа байхгүй юу? Бүр ингээд маш олон хичээлээд бидний хичээл аа. За би өмнө юунаас ирсэн? Beginner гэсэн байхгүй юу? Beginner full bar энийг өмнө хийсэн юм байна. Тэгээд beginner Pilates 1, Pilates beginner, core workout, intermediate ямар болсон юм бэ? За чивчээ олж байна. Албан гол. Хичээл нь чихрэн дээр сонсогдож эхэлнэ. Холбогдчихлоо. Тэгэл хүмүүс өөрсдөө ирээл өөрийнхөө хичээлээ хийгээл тэгснээ явахдаа пилатесийнхаа төхөөрөмжийг цэвэрлж үлдээгээл тэгэл яваад өгнө. Айгүй амар юм байна. За хичээл туслаа. Бараг энэ мөчийг хүлээгээд байгаа мó ашиг. Энэ бүр ёо миний хуянг бол бүр үнэхээр харилцаж чадаж байна. За энэ ингээд массажны сандалтай. Тэгээд массажны сандал дээрээ дасгалаа дуусчаад ишин QR кодыг хийгээд тэгээ массажинд орноо. Массажны сандал бүр амар гоё юм. Нөгөө Penthouse гэх кинон дээр гардаг байсан шүү дээ. Бүгдээрээ юм нөгөө нэг гэртээ оронготлын юм сандал дээр хөвтөд байдаг солонгосчууд. Яг тэр шиг юм сандалтай олмор санагчлаа гэртээ. Яа за бүр салглаад байна. Би бүр амар ингээ харахад айгүй амархан мөртлөө бүр амар сайн орд юм байна. Бүр ингээд
гарын булчин салгуулж гин, хөлний булчин салгуулж гин, бүр ингээд юм балансаа ингээд удаан болдог болохоор төхөөрөмж бол бүр ингээд амар сайн байд юм байна. Бүр амар гоё болчлоо. Тэгээ нэг 41 минутсан баха. Тэгээ дуусах би бүр ингээд амар ядарч байна ёо. Амар таалагдлаад энэ миний дөнгөж 2 дахь орол. Утгагүй сайжрахаараа гоё бичлэг оруулнаа. Баяртай.